Hi guys, би Wow Korea 2025 хөтөлбөрийн хүрээнд хаагур аялснаа танилцуулъя. Нээлтийн ивентэ дуусгаад Seoul Station руу явсан байгаа. Тэндээсээ KTX суугаад 2 цагийн дараа Gyeongju хотод буусан. Тэндээс бид нарыг автобус тосч аваад эхний газар болох Тунgunga Ulji хэмээх газар аваадсан байгаа. Тэгээд Shillawын хааны амралтын өргөө байсан гэх газар тойроо нуур мод гээд 50 амгалан газар байсан. Тэгээд бороо орж исэн болохоо тэнцэнээс удалгүй явцгаасан. Дараагийн зогсоол нь Uljeongyu буюу Uljeong гүүрэн дээр очсон байгаа. Энд шөнө ирүүлэх гэрэлтүүд үнэхээр гоё харагдаад зураг авдаг photogenic spot гэх юм байлаа. Тэгээд өдөр дуусч хоноглох буудлын руугаа явцгаасан байгаа. Тэгээд манай буудлын нь Colon гэдэг нэртэй. Одоо жаахан зайтай толгод дээр байх буудал. Машины дуу чимээ сонсохдохгүй нам гүмайг удажгүй санагдсан. Тэгээд буудлын маань хамгийн дайжгүй өглөөний буфет байсан. Хоолны төрөл маш сайтай. Тэгээд айгүй гоё viewтэй. Тэний хажууд хоол идэх суух нь их гоё мэд гоё санагдсан. Тийм ээ ямар ч лээсэн очсон газруудынхаа бид хэлээд ороод тайлбар хэсэгт үлдээх тул шалгаарай. Дараагийн рейсээр уулзъя.